Хүний амьдралын мөн чанар юун дээр тогтдог вэ? Бод сэтгэлийг олж амар амгалангийн оронд оршдог уу? Эсвэл гэгэрлийн хутгийг олж хоосон чанар дээр тогтдог уу? Хүн төрөлхтний олж мэдсэн шинжлэх ухааны таамгаар 14 тэрбум жилийн өмнө үүссэн гэх орчлон ертөнц хумхын тоосноос үүдэлтэй хэлж байна уу? Тэгвэл бидний амьдралын мөн чанар яг юун дээр тогтож байна вэ? Орчлон ертөнцийн өчөөхөн жижиг цэг өнөөгийн Монгол улсыг аваад үзье. Нарны аймгийн 3 дахь гаригийн дэлхийн хэмээх цэнхэр мандлын 239 улс орны нэг. Өдгөө Азийн цээжин дэх ардчилсан баян бүрд гэж яригддаг энэ улсад амьдрал хэрхэн үргэлжилж, түүний төлөө хэрхэн тэмцэж, өнөөдөр амьдарч, маргааш оршин байхдаа амьдралын үн цэнийг, мөн чанарыг хаанаас мэдэрч байна вэ? Үндэсний контент хөгжүүлэгч 25 дугаар суугт телевиз энэ үн цэнийг мэдрүүлэхийн хичээн 21,000 реалити шоу нэвтрүүлгийг 10 жилийн турш үзэгчдэнд хүргэсээр иржээ. Энэ хугацаанд нийт 22 цуврал буюу 220 дугаар нэвтрүүлгийг эрхэм үзэгч тантай хамт хуваалцсан байна. Энэ бүх хугацаанд аз жаргал, баяр хөөргийн хамтаар тухайн үеийн монголчуудын амьдралын үн цэнхийгээд мөн чанарыг харуулахыг хичээсээр ирсэн билээ. 2014 оноос хойш 21,000 реалити шоу гэх цуврал нэвтрүүлэг эгэлжирийн Монгол түмний амьдралын бодит байдлыг хүргэсээр ирсэн. Эргэн санвал эх орны хишиг, хүүхдийн 21 гих үгс манай нэвтрүүлгийн үнэж үзэгчдийн ой танд хадгалаатай байгаа гэдэгт итгэж байна. Тэгвэл 21,000 реалити шоу нэвтрүүлгийг эхэлж явах үе 2014 оны эргэн санд. Тэр үед 21,000 төгрөгөөр 26 ширхэг хатаг болох худалдан аваад цаана бутархай төгрөг үлддэг байлаа. Харин өнөөдөр энэ хэмжээний мөнгөөр 8 ширхэг атар талах хэрвээ талсан гэвэл үүн дээр нэмээд талах худалдан авах хэмжээнд байна. Одоогоос 10 жилийн өмнө 21,000 төгрөг 11.7 Америк доллартай тэнцдэг байсан бол харин өнөөдөр 6 доллартай тэнцэж Монгол төгрөг бараг 2 дахин нэмсэн авчээ. Ингээд 100 жилийн аваа тэмдэглэж байгаа 100 гаруй сумдуудаас нэгдэлт хааргүй сүржин 21,000 реалити шоу гэх дарчин нэвтрүүлгийн 10 жилийн мөр тохиож байгаа энэ цаг үед 25 дугаар сул телевизэн уран бүтээлчид нэвтрүүлэг юугаан бэлтгэхээр төвийн бүсийн тулгуур дархан уул аймгийг зарим хөдөлгөө. Энэ нь бидний шоу нэвтрүүлгийн орон нутгийн зарим тэмдэглэсэн 3 дахь харин 21,000 шоу нэвтрүүлгийн 23 дахь цугал болж байна. Нийт одоо Монголын ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд 21,000 төгрөгөөр хэрхэн яаж шин тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглаж одоо олон хоног зөв сайхан амьдарч болох вэ гэдэг одоо үйлдэлийг харуулна гэж би миний хувьд ойлгосон шүү дээ. Сайн байцгаана уу? Би тоглогч Мико буюу Минт жаргал байна. За тэгээд 27 дугаар суугт хийжийнхаа 21,000 реалити шоу бас орохоор бас зориг сулдсан байна. Тэгээд эзэн хичээв заяа хичээнэ гэл. Тэгээ яг сүүлд нь одоо заяа хичээгээд идэг эзэн хичээдгүүгүүд бас гараад байгаа шүү дээ. Одоо энэ эзэн хичээх гэж бод үлдээд байна шүү дээ одоо. Би ч нөгөө тоглогч хүн болохоор тэр ингээд хутаг баг шиг минь бол ингээд баян явсан. Тэр 2 янзын одоо ингээд хутаг. За энэ галтгооны ингээд жижиг сэжиг энэ ингээ амтлагчтай цүнх мөнх ингээд явж идэг юм дөө бэлэн хутаг зэвсэгтэй явдаг. За энэ дотор бас хутагнууд байгаа. За энэ дотор бас ингээ хутаг зүүдэг амтлагч нар ингээд ер нь явж идэг. Тэгээд тэр дотор болохоор газын билетик бол ер нь явж байгаа. За тэгээд ийм хоолны бас нэг айс пудер гэдэг чинь тэр явж идэг. Тэгээд ер нь жижигхэн галтгоо байнгаар явж идэг юм дөө. Хорныгийн реалити шоу нэвтрүүлгийн гол баатар гялалцсан нүдтэй гялтхнуурын нэрийг монголчууд сүши тогооч Мико нэрээр нь сайн мэднэ. Өдгөө Монгол улсын мастер тогооч гэх эрхэм хүндтэй алдрыг зүүх болсон Минт жаргал ам бүл тавуулаа. Тэр бол сайн аав халамжит хань манай улсын урдаа барих шилдэг тогоочдын нэг юм. Хоол бол урлаг. Энэ ч утгаараа түүнийг уран бүтээлч гэхэд хэлсдэггүй зэ.
Ажлын гараагаа ойдолчноор эхэлж амьдралын эрхээр хоол хийх урлагт хөл алдсан тэрээр энэ урлагта үнэнж мөн хөгжлийн түвшнийг шин шатанд хүрэхээр зорж байгаа нэг юм. Ахлах тоглогч Микогийн заяа хичээж байгаа. Харин эзэн нь хэрхэн хичээл зүтгэл гаргасныг 21,000 реалити шоу нэвтрүүлэг энэ цувралдаа зурглах болно. 21,000 реалити шоу нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч 10 өдрийн турш 25 дугаар суваг телевизийн хараа хяналт дор амьдрахыг зөвшөөрсөн түр амжилт хүсээрэй. $3,333 төгрөгөөр 5 амбүлтэй байдаг өдрийн 3 ол хийцэн үн чинь тэр зэргийн юмыг бас хийчихэл байлгүй л гэж хараад байгаа ш. Хамтран оролцогчтой зориулж хэлэхэд сайн унтаж амраарай. Сайхан одоо сэтгэл зүйтэй байгаарай. Мөн дээрээс нь одоо хоолоо сайн идээрэй л гэж одоо хэлгээ да. Үзэгч таны харж байгаачлан алаг нүдэн ананда энэ цувралын гол баатрын нэгээр сонгогдсон. Хурцны загвар зохион бүтээгч мэрэгжилтэйч тэрээр өмнөс хоол урлах салбарт хөл тавин ороод эргэж буцхааргүй ирчээ авсан гэхэд болно шүү. Эрхэм үзэгч та бүхэн түүнийг солонгон аашны өвдөс гэх нэрээр нь мэдэх үзээ. Монголчууд зэвдэд лог, гүнзгийний тал дээр ямар их баялаг өв уламжлалтай. Түүнийг ашиглаж болох нөөц бололцоотой вэ гэдгийг түүний бэлтгэн хүргэдэг контентуудаас харж болох юм. Магад энэ ч утгаараа 21,000 реалити шоу нэвтрүүлгийн энэ цуврал онцлог болох вэ за. Эмээ өвөгийн гараар өссөн андаа одоо 3 сайхан охинтой. Мөн олон гэрийн эзэгтэй нарт уран мөгч, эрүүл аж төрөх хувцасаа хуваалцдаг хөдөлмөрч, хүчтэй эмэгтэй энэ цувралын нэгэн баатар болж байна. Үзэгч та анзаарсан бол 21,000 реалити шоу нэвтрүүлгийн энэ удаагийн цувралын гол баатрууд хоёулаа оёдос хувц загварын мэрэгжилтэйч хоол урлын салбарт хөл тавин орсон нэртэй нүүртэй хоёр шилдэг уран бүтээлч оролцож байна. Манай хоёр хоол хийх урлагийг 21,000 шоуны галт огооноос галтай цагтаа харуулна гэж итгэж байна. Ерөөсөө энэ учраас амжилт хүсээрэй. Ямар ч байсан өрсөлдөгчөө сонссон. Тэгээд одоо мэдээж миний бодлоор яг нэг айгаад ахад юу ах вэ? Зүгээр одоо би ч одоо насаараа тоглож хэлээ гэдэг шиг. 13 дугаар зууны үеийн одоо Чингис хааны байлдан дагуултаас одоо хойшоо те бүх махарсан хоол бол Монгол хоол шүү гэж тунхагласан байдаг. Тий. За тэгээд дээр нь одоо юу байдаг шүү дээ. Одоо солонгосын зарим хоол бол Монголоос гаралтай солонгосууд өөрсдөө хэлдэг. За тэр одоо хүмүүсийн одоо яг одоо орчин цагийн одоо мод бол одоо хоол одоо нэг hot pot шүү дээ. Хурлааны үеийн тий гаралтай хоол гэж ярьдаг. За тэгээд ерөнхийдөө зөвхөн цайны гэхэд 180 гаруй төрлийн цай байна. Цайны соёл байна. Одоо энэ үндэсний ястангуудын цайны хийж одоо янз бүрийн тийм одоо Баруун аймаг гэж чинь хоол уусынхан бас өөр хийжтэй тийм энэ зүүн тийшээ өөр ингээд юу нэг судлаад байвал маш их байд юм байлаа. Биш үү? Одоо бол харин хайцангуй амар хөгжиж байгаа шүү дээ. Одоо чинь битүү олны төрлүүд чинь бүгд Монголоос гарч байна. Тэгээ би бас нэг ярих туртай юм байдаг байхгүй. Одоо дэлхийд ганцхан модон аяганд ус буслагдаг ард түмжнээ монголчууд. Тэр мэн болохоор одоо тэр гадаадын тийм поли чудис гэдэг одоо юу гэдэг чинь Орсын нэвтрүүлэг өгсөн шүү дээ. Тэр шиг тийм асуулт хариултын нэвтрүүлэг дээр хамгийн сүүлийнх нь юу болсон юм бэ? Одоо энэ асуулт одоо яг грамфрийн асуулт дээр одоо 13 дугаар зууны үед монголчууд модон аяганд ус устгасан. Яаж гэсэн хинж хэлж чадахгүй. Хүн эдхийн төлөө амьдарч, амьдрахын төлөө иддэг. Амьдралын харилцан шүтэлцлийн ямар ч үед хоол хүнс хамгийн чухал байсаар иржээ. Хамгийн дөхөм хариулт нь эрүүл байхын тулд зөв хоол хүнс хэрэглэх учиртай. Тэгж чадвал саруул ухаантай байна үзье. 21,000 реалити шоу нэвтрүүлгийн буян заяа дэлгэрч энэ удаагийн дугаард хоёр тогооч эрхэм оролцож байгаад олзуурхаж байна шүү. Эрхэм үзэгч таа ч гэсэн гаалгаарсан энэ цувралаас нэгийг бодон хоёрыг тунгаана гэдэгт итгэж байна. 21,000 реалити шоу нэвтрүүлэгт эрхэм хоёр оролцогч минь хутганы үзүүрээр урлаг бүтээх шинжтэй.
хөх юм анхны байна. Яг оргоор нүр харж байна да. Хоол хийж явахдаа ер нь хүн ууралж хийдгүү штэ. Энэ хүн сайхан идчихээсэ, сайхан жаргачаасаа, сайхан амталчаасаа, эндээс гоё мэдрэмж авчаасаа гэж хийдэг учраас энэ олон хүний бас буян заяад төвшсөн. Тэгээ дээрэс нь би бол нөгөө эмэгтэй хүмүүс л одоо миний ихэнх шавнар байдаг учраас одоо эр хүн одоо энэ салбарыг бас ингээд аваа явж идэг бол мэдээж дэлхийн бол хамгийн мундаг тоогооч нар, шефнүүд бол эрэгтэй хүн байдаг. Дизайнерууд бас тийм байдаг. Миний мэргэжлийн хувьд би чи хувцсны дизайнер хүн. Оо тийм үү. Тийм шүү дээ. Би чинь одоо хоолны салбар малбарт бол ерөөсөө хамаарал бүхий хүн биш шүү дээ. Тий одоо хамаарал. Хувцсны төрлийг ихэр чи би ч бас ер нь бол бас ойдолч мэрэгчлээ шүү дээ. Оо тийм үү. Би чинь бас багасаа ингээд арт кино театрын сандлыг уурж их ч малгай ойзорсон өмд готод гэлээ. Тэгэхээр тэгвэл хоёулаа бол цаанаасаа ерөөлтөй очирсан байна. Тийм байна. Тийм учраас би оролцогчийгоо бол маш их хүнддэг гэж байгаа. Баярлалаа. Би ч гэсэн чамайг хүндэж байгаа шүү. Оролцож байгаагийн хувьд бол хоёулаа бол амьдралын туршлага, нэгдүгürt амьдралын туршлага, хоёулаа насны зүрхний хувьд бол одоо тий юм үзэж нүд тайлсан хүмүүсийн хувьд бол бас нэг амьдралыг харах өнцөг одоо энэ нэвтрүүлгийг бас гоё ингээд тий өргөж маш бага хялбар мөнгөөр хэмнэлттэйгээр яаж арт түмнийг бас өөр хүнсний дэвшил рүү оруулах вэ гэдгийг харуулж чадна гэж бодож байгаа учраас хамтдаа энэ нэвтрүүлгийг бол өстой өнгөлнө л гэж бодож байгаа шүү дээ. За баярлалаа. Нөгөө бас нэг юу гэдэг шүү дээ. Нөгөө би чамайг одоо илүү аимс хэлээсэн гэсэн чинь аимсаа гамтаа өмсөхгүй яасан гэдэг шиг. Тийм учраас суралцах зүйл те мэдих зүйл их одоо байх гэж бодож би бас өөрөө бас энэ цаг хугацааг бас их зүйлийг мэдрэх байх гэж бодож. Оо тэгэлгүй яах вэ? Итгэж байгаа шүү дээ. Миний хувьд ч гэсэн бас их гоё таашаалтай байна. Оо яагаад тэгэхээр бас дүүгээ бас нөгөө сошиал ертөнцөөс бас мэднэ, харж ийсэн. Тэгээ мундаг гоё одоо бас гоё хүмүүст бас гоё мэдлэг төгөөдөг тийм ээ. Соёл төгөөдгөөс бас мэднэ. Тэгэхээр бас надад ч гэсэн бас сонирхолтой байна, бас гоё байна. Тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө өрсөлдөхөөс илүү хоёулаа ч нөгөө энэ үзэгч түмнээр хөндлөө тийм ээ. Бас нэг одоо энэ хүмүүсийн харах өнцгийг хоёулаа өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Яг үнэ. Энэ хөөрөлдөх зуур бидний зам Улаанбаатар хотоос Дархан ангийг чиглэн алгуур ойртсоор 224 км үргэлжлэх энэ замд тэд төр амс хийгээд авлаа. За ингээд 21,000 реалити шоуныхаа одоо босгон дээр ирчээд байна миний бие. За манай хамтрагч минь одоо машиндаа түр амарч байгаа. Эр хүн байна да би бас нэг одоо энэ дүрм журм эхлэхээс өмнө бас нэг аяны хэвээр дөрөө мултдаг шиг те. Ямар ч гэсэн нэг одоо энийх олон одоо дайт барих юм одоо тийм ээ. Тэхрийн өмнө бас нэг сайхан хоол цай хийгээд идчихье гэж бодлоо. Өглөө үеч идэггүй гарцсан хамгийн гол нь. Гэтэ бас гадаа бороо хурд байгаа юм чи мэдээж бас нэг сайхан баяртай цаанаа дуучиг гэж бодлоо. Тэгээ миний хувьд болохоор би тогооч хүн учраас ер нь бол миний бэлтгэл багаж чанарыг бол ер нь бол байнга машинд явдаг шүү. Тэгээ тэрнийхээ хүчээр бас ингээд өөрийнхөө хөрхөн тогоо могоо байсан учраас ингээд замдаа сайхан хүнс аваад баяртай цаанаа чигж бодлоо. За тэгээд баяртай цаг бол хүн болгон мэднэ шүү дээ. Тэгэхээр би бол өнөөдөр арай жоохон өөр аргаар бас нэг гоё түргэн болох аргаар хийх гэж байна. Тэгээд та бүхэн бас санаад авна шүү тийм ээ. За тэгээд мэдээж бас сайхан шар тус гэж нэг сайхан юм байна. Шар тустай сайхан баяртай хийстэй цааш хангаж байна. Одоо ийшээ гараад одоо хэдэн километр энэ чи баруун хараа тий. Баруун хараас одоо нэг хэдэн километр явбал миний хууль дүрм хэрэгжихээс өмнө одоо сайхан энэ одоо 10 хоног идэж чадахгүй хоолоо бас нэг баяртай цагийг идчихье гэж бодож байна миний хувьд. За ер нь бол баяртай цаг бол би бол ингэж хийдэг юм аа. Ерөнхийдөө бол баяртай цаг одоо заавал одоо хэлээд бага уучраас тийм ээ. Юу яах гээд байна бэ? Баншаа ингээл тусад нь ингээл чанаад хүлээгээл удаа сүвгөө хөрөх гэж явж байхаар шууд би бол баншаа өөрөө ингэ шар тусанд хуурчих юм байгаа. За яагаад шар тусанд хуурч ийм гэхээр банш чинь нөгөө шар тусанд хуурахаар гоё хайрс тогтоод наалтахгүй. Тэгээ шууд цайтайгаа зэрэг болно гэсэн үг байхгүй юу? За тэг бас нийлэмсэн жоохон ахиуг хийдээд авъя. Үлсэж штэ. Одоо ингэ сайхан баншаа ингэ хуураад авч байгаа байхгүй юу? Ингээ хайрс тогт чинь их юм бол нөгөө банш чинь наалтахгүй тийм ээ. Шар тусанд. За ингээ гоё гадаа багсагч. Ингээ гоё шарлаад хайрс тогтоод ирж байгаа байхгүй юу?
хоолоо хийгээд тэр миний хийсэн хоолыг хүмүүс амтрахын идээд тавг нь хоос ирэхэд хамгийн гоё ад жаргал. За энэ ингээ одоо хараад дорой буцалж байгаа биз. Тэгээ хүүт усаар хийж байгаа шүү дээ би. Тэгэхээр нөгөө халуун тогоо байсан, шардстай өрсөн баншим нь одоо ингээд гоё хараа наалдаагүй ингээд гоё хайрс тогтсон байж байгаа шүү дээ. Олон жил ингээд юм хийгээд ихээр чинь хүн бас бодно шүү дээ, тэ. За одоо би баялаг цааны уламж технологи арга байна л да. Гэхдээ энийг чинь нэг жоохон инновацтай байхгүй юу? Нэгдүгээр хурдан болж байна. Хоёрдугаар бас гоё амттай болж байна. За баншим хүмүүс чинь цаанд хийж хутагдаг наалдуулах хүн тул ингээд хутгаад идэг. Энэ одоо утга шаардлага байхгүй болчихсон шүү дээ. Бүгд ингээ хайрцаад өөртөө одоо хоорондоо наалдах болчихж байгаа юм. Хайр тогтсон байгаа. Тэнгууд халуус нь одоо ингээ буцлаад эхэлж байна. Буцлаад эхэллээ баншим нь хурдан болно. Цаагаа услахыг хүлээгээр дэвэрж мөрнө гэсэн асуудал байх болно. Би өөрөө яг их сургуулийнхаа презентацаар тэгж тавьж ирсэн. Хүн эдхийн төлөө амьдрэх юм уу, амьдрахын төлөө идэх юм уу гэдэг. Гэтэ энэ бол ерөөсөө цаг хугацаанд хүн төрөлхтөн одоо амьд бие организм одоо дэлхийн ертөнцийн үүсэж хахад ургамал ихж гарсан тийм үү. Тэр бол ургамал амьдрахын төлөө ургаж ирсэн байхгүй. Тэнгууд одоо нөгөө хүч чадал гарч ирсэн тийм үү. Одоо тэр ургамлыг одоо олж иддэг амьтан бодгоод гарч ирсэн тийм. Тэр гарч ирэхин тулд тэр өөрийнхөө шимт хязгаартай газрыг хамгаалахын тулд эрхэмлэлийн төлөө иддэг болсон байхгүй. Гэтэ өнөөдөр миний хувьд бол одоо ингээд эдхийн төлөө амьдрах гэж штэ 21 мянгаар. Гол нь болоод. Тэгэхээр миний нөгөө ярьж исэн юм бол ингээд онцлог удаас ахаад жоохон төрчлөөд байгаа гэдэг шиг. Ер нь бол хүн бас яг эрүүл зүй хоолыг бол цадталтаа идэх биш. Тэр хоолноос өөрийнхөө шимт хижээд өөрийнхөө эрдэс бодистой өөртөө ашигтай бодистой бактериудыг бол өөртөө мэдээ авах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр хүн бол өдөрт 5 удаа гэдэг нь өглөөний цай, баг үд, тэгээд өдрийн хоол, их үдийн хоол, оройн хоол гэж идэх хэрэгтэй байхгүй юу. Гэтэ баг багаар. Миний хувьд бол тэгж бодож явдаг. Гэхдээ нөгөө загсны мөр усгүй гэдэг шиг байна. Тэгвэл үзэгчтэй бас энэ завшааныг ашиглаад хэлэхэд л миний хувьд бол тэгж харж явдаг. За мөн тэгж яваасаа гэж боддог хүмүүсийг. Одоо чи гал дээр хийсэн цахилгаан билетэн дээр хийсэн хоол чи шал өөр амттай болдог шүү дээ. Зүгээр цайг л бодъё л та. Гэхдээ манайхан одоо дулаан байранд ихлээд орсон хүмүүс ингээд халуун усаар цай чанаадаг байхгүй юу? Карантины халуун ус хурдан болгохын тулд. Энэ бол буруу. Халуун цайгаар одоо халуун усаар цай чанаа халуун ус чи өөрөө холормын одоо парны халуун ус тий. Ариуц ус нь энэ. Тэгээд тэр дотор одоо цайнд орж байгаа тэр нөгөө өөрийнхөө ус байх ёстой температур хурдан буцаж чинь цаана зохиолдоор халуурсан учраас би тийм тайм эдс бидэд одоо яг тэрний өөрийн хүссэн амин дэм нь бол орж ирэхгүй гэж боддог. Тэр хүн төрөлхтөн үүсгэхэд бол угаасаа байгалийн харсан ардун харсанаас бусд нь бол дандаа зохиомжоор өөртөө халааж хүүт усаар идэх гэсэн шүү дээ. Тэр хүүт усны ашиг тус бол шал өөр. За одоо ингээд гоё буцлаад ирж байна. Энэ дэр жоохон борц байсан бол тэгэл ер нь бол одоо энэ нөгөө яажсэн давс маш таа. Тухайд одоо 1990-ад оны үед манайд хүнсний онцлогт орж ирсэн учраас йодын докторлыг орж том тоотой архитект доктор их гарч ирсэн болоо л тэрийг нөгөө хамгийн их хүнсэнд хэрэглэдэг бүтээгдэхүүн бол давс байсан байхгүй юу. Тэр давсыг явуулсан. Одоо тэр чигээр ингээд манад орхичоод одоо хүмүүс нөгөө тэр яодсан давсаа хэрэглэх хэмжээр хийсэн учраас энэ 5 цулын холоод эзний одоо төсний чулуу молож ихсээд байна шүү дээ. Чулуу эзний өвчв. Тэр давсны хэрэглээг бол ер нь багасгах ёстой. Нэгдүгээр, хоёрдугаар хүн бол өдөрт насанд хүрсэн хүн өдөрт 0.3 г давс идэх хэрэгтэй байхгүй юу. Гэтэл бид нар нөгөө эрүүл мэндийн хоол хийдэг гэхдээ хүмүүс болохоор ингэж яриад хоолндоо давсаа хийхгүй мөртлөө энд одоо кимчи чим идчихэр нөгөө давсны хэрэглээ чинь нөгөө хоолндоо хийгүүлэхээс бусад юмнаас давсны хэрэглээг аваад харч нь хүний биед бас сөрөг байхгүй юу. Баяжтай. Хөөхөн тогоо. Шанган ямар том. Шанган эндээс авсан юм. Хүн аятайх юм аа. Би харин хамгийн сүүлд надаас аюу сонин асуулт асууж ийн л да. Айгу самсаа ширхрэм тэнгэр бороо ингээд асгарч уйлж байгаатай адилхан. Та хэзээ хамгийн сүүлд эрэгтэй хүний гарын хоол идсэн бэ гэх. Би бүр санахгүй байна л да өөрөө. Би бүр бодоод би өөрөө л хүннийг хоол цагаар дайлжсэнээс одоо сайн мэдгүй наа. Харин миний одоо манай дог юм аа гээл те эмэгтэй хүмүүс болвол мэдээж хийж те ачаалттай үер ингээд хоол ундаар ингээд явж исэн түүхүүд байна. Яа надад би таныг хэлж магадгүй байна. Ямар романтик одоо зог гэхээр юм байдаг вэ наа. Харин тийм ээ. За дүүгээ ямарчсан бас нэг хоёлаа бас хүний газар хүний хөшөөнд гэдэг шиг тийм ээ. Хоёлаа бас өөрсөлдөнгөө сайхан соёл төгөөх гэдэг байгаа шүү дээ. Харин тийм шүү дээ. Яг гоо ер нь бол нөгөө гадаа бороо шороо энэ
Би ордоо уучраас би жоохон өтгөн чансан байгаа. За Хоёулаас үлд авахын тулд бас жоохон өтгөн бол бас үеийг нэмжиг энэ 10 хоногийн хугацаанд баг энэ баяжтай цайны тамираар явах юм шүү дээ гэж бодоод байна. Сайн хоёулаа ер нь нэвлэхгүй ийдсэн дээр баха. Одоо ингээл шууд хилд аваад хоёулаа 20-нд орох юм биш үү? Харин тэгин гинэ. Таа ч гэсэн сайн дээрээ. Харин тий. Таамаа. За баярлалаа. Зүгээрээ. Энэ чинь нэр яасан үеийг тавь. Аманд ортуулдаг юм юу байгаа те? Ой сайхан цайвар. Хүний чи хооллож унталж тэтгэн гэхэлж одоо би илүү гарсан юм Мико ах руугаа л одоо явуулаад авахаас өөр яах вэ? Илүү гарах нүгөө юу дээ болно. Хамт нийлж зогсоод бороотой өдрийн хүйтнийг баяртай цайгаар халаагаад нөгөө дүрм журм юу болоод байна? Үнгөө хоол идвэл хүнээс үнгүй эсвэл хямдруулсан хүнсний бүтээгдэхүүн авбал 6,000 төгрөгөөр торгуулна шүү дээ. Бас нэвтрүүлэг үргэлжлэх 10 хоногийн хугацаанд зөвхөн 21,000 реалити шоунаас өгсөн 21,000 төгрөгийг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхдээ зарцуулах ёстой. Мөн өдөрт хамгийн багадаа 1,000 төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас гадна зах зээлийн ханшаар худалдаа хийх ёстой юм. 21,000 реалити шоу нэвтрүүлэг ийм л энгийн хитгэн дүрмтэй. Харин манай хоёр оролцогч одоо яах вэ? Торгуулах уу үгүй юу гэж үзэгч та бодож байгаа бах. Нэвтрүүлгийн дүрм 10 хоног амьдрах байрандаа очсон тэр цагаас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тиймээс яг энэ хэсэгт манай шоуны дүрм арай үйлчилж эхлэег байгаа гэсэн үг. Бас энэ дээр нэвтрүүлгийн зүгээс бэлтгэсэн даалгаврын биелэлтээс хамаарч урамшуулалтай. Нэвтрүүлгийн хоёр оролцогч маань Дархуул аймгийн Хонгорсом, Тарайн хоолой гих байгалийн үзэсгэлэнт газар цогцолсон Гүнж resort-д байрлана. Гүнж resort Улаанбаатар хотоос 205 км, харин Дархан хотоос 27 км-ийн зайд хатуу хужилттай авт замаар холбогдсон гэр бүл анги хамт олноороо амарч зугаалах боломжтой газар юм. Энэ л газар нэвтрүүлгийн оролцогчдын минь ая тухтай байдлыг хангах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ивент итгэгч эрүүл аз жаргалтай гэр бүлийн хэрэглээ Maxi Pro. May thy knife chip and shatter. Бада. Сэмэнэ үү? UB комедигийн бата мөн үү? Тийм ээ, бата. Та сэмэнэ үү? Худалдаа хөгжлийн банкны маркетингаас ирж байгаа маа. Танд хамтран ажиллах санал тавих гээд. Сайн байна уу? Хамтран ажиллах боломжтой. Та манай Einstein картны хэрэглэгч болсон санал тавьж байгаа маа. Би ч Einstein картын хэрэглэгчтэй. Манай Einstein картны кэшбэкийн сурчлагын тоглох боломжтой байгаа. Манайхаар таныг тоглох саналтай байгаа. Тоглоно. Та өнөөдөр ирэх боломж байгаа юу? Танилцсаа байгаа юу? Өнөөдрөө гадаа чи ирсэн байна. За баярлалаа баярлалаа. Та Einstein картаараа Amazon, Netflix, Spotify, Steam болон Taobao сайтуудаас худалдаа авалтыг тутамд 10% кэшбэктэй. 10%. Мэ буцаагаад 10% ав. Энэ бол Einstein карт. Болчихно. Загтээ. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Bubbly, healthy and fun. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Matcha latte. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хаталт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ.
Maxi Pro шигтэй бактерийг Монгол хүмүүр хэрглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Matcha Ginger Latte. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгалийн эд шидийг таны гоо сайхан Nature Republic. Ивент тэтгэгч дархлаа дэмжиж зүрх дулаацуулна. Ginger Latte. Миний чамдаа ч одоо нэг явах тусам хүндрээд тийм үү, эсвэл сэтгэлээрээ жоохон зуцчихгүй яа. Миний хувьд өстэй айгүй сонирхтой одоо уг нь хоолоо сайн идэх ёстой байсан чинь ингээд 3 хоног бол өөрийгөө одоо уяаны морь шиг сойцсон штеп. Өөрөө сойчгээгүй ерөөсөө хоолны аппетит дууссан. Яагаад гэсэн бүү мэд. Сойгтцсан харин ингээд нөгөө уралдааны морь чи өөрөө өөрийгөө уяад эхэлдэг гэсэн, сойгоод эхэлдэг гэсэн. Уяа сайлган бэлэн солонгон ааш дандаг 10 хоногийн урт зам хүлээж байна. Харин энэ урт замыг ая тухтай туулахад Гүнж Resort-ын Townhouse том тус хүргэнэ гэж итгэж байна. Ингээд нэвтрүүлгийн дүрм хэрэгжиж эхэллээ. За яасан хөөрхөн солонгийн 7 өнгийн шалавч малавчтай газар вэ? Опа. Аж төрж амьдран суух газар маань малгай тавьбал манах гэд. Зяаны арда манай Maxi Pro маань. За тэр мочо цай байх шиг байна. За бас захиа байна надаа. Оо тэр аяг маягийн ямар хөөрхөн өнгөлөг юм бэ. За энэ Happy Lady гэсэн юм Lady Premium Debit card юм уу? За ер нь бол би энэ картыг хэрэгэлдэг. Хэрэгэлдэг. Тэгээ эн чинь бас олон төрлийн нөгөө ашиг тустай нөгөө хуримтлал үүсгдэг тийм карт гэдэг. Тэгэхээр энэ 21,000 төгрөгөөр одоо босны машин дээр уншуулаа авчих юм байна гэж би ойлголоо л доо. Задгаа мөнгө төгрөгтэй хариулж авч чадахгүй ч юм уу иймэрхүү үеүүдэд бол тун хэрэгтэй юм байна. Хэрвээ би өөр газар байсан бол одоо энэгээр худалдаа авалт хийсэн бол хуримтлалаа үүсгэж байсан. Даанч 21,000 төгрөгөн дээр бол тийм боломжгүй байлээ. Яг цэвэр үрх юм байлээ. Тийм учраас за одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг нь бол маш одоо үр ашигтайгаар зарцуулнаа. 21,000 төгрөгөөр худалдаа хөгжлийн банкныхаа хамт олонд баярлалаа. За, морлио. За, морлио чамдаа нуунаад. Гүнцэг нарийнхан болоод энэ буян байхгүй болох юм байна да. Би ч одоо нэг юм барьж унтдаг юм. Ганцаар унтнаа. Тэгээ сурна шүү дээ. Сурна. Өөрийгөө жоохон айж имээ сэргэлчин. Им чангадагч уу, тоогооч чангадагч уу гэж би чамаас асууя. За тэгэхээр эмчийн дээр тоогооч байх нь байна. Тэгээ нэгдэх нь бол ус зүгэгч байдгийг. Тэ амьдралын их болог бол ус. Хүний биеийн 70% нь ус. Хоол ус усгүйгээр хоол бүлэн болохгүй. Мастер тоогооч мэд жаргал та шинэ гэртээ тавтай морил. Яа. Тэчээрстэ дайжгүй сайхан амьдралын баталгаа багч вэ. Энэ байшин дотор тэгээд идэх юм хязгаарлагдсан юм да. Энэ гоё байшин дотор. Оо янз юм байна уу? Тав дахь бол янз юм байна. За тавчхад аяр өмсөе да. За энэ одоо нөгөө юу вэ? Минтер зэмэд. Карто. Худалдаа карт шүү дээ. Энэ карт нь 21,000 төгрөг байгаа юм уу? Би худалдаа хэрэгсэлтэй. Гэтэ хоёр карт ингээд 42,000 шүү. Хай.
Эйнштейн карт шүү дээ. Эйнштейнтэй сууг амьдранда. Эйнштейний тооцоололоор 21 хоног явна. Гэхдээ 21,000 төгрөгөөр амьдрах нь шүү дээ. Энэ ахын толгоонд хүрэх байгаа. За манай өөрөө бол ганцаараа байхад бол бүр тун тохиромжтой. Орон зай хувьд бол нэлээд том юм байна. За гал тогооны хувьд бол хангалттай боломжийн. За тэгээ бас манай нэвтрүүлгийн банк хамт олон маань ийм хөөрхөн аяг тавг ингээ бэлдсэн байна. Ингээ нэг ганцаараа байдаг хүнд бол хангалттай ингээ бэлтжээ. За овоодоо яамаадаа энэ тос мосыг одоо яаж гарамлж авандаа гэж бодсон чинь бас нэг энэ алтиро гэдэг тос бас нэг мөнгө хэмнэх ашгүй минь бас нэг боломж гарч ирлээ шүү. За энэ моча цай. За энэ ч бас үлссэн үед бол бас нэлээ хөөрхөн бас амь аварчих байхаа гэж би бодоод. Гэхдээ би үлсэхгүй байх их хичээнэ. Хөргөгчөө харчий. За угаасаа энэ Max Pro-гийн пробиотикийг бол ингээд хөргөгөрт байлгах хэрэгтэй байдаг. Тэгээ боломжийн за энэ ашигтай бактери өөрөө өдөр тутамдаа ууж хэрэглэхэд бол бас тамир тэнхээ нөхчих учраас бас гайгүй мэнаа гэж би харж байна. За ингээд орчин нөхцөл байдал за бас ингээд зогсоо зайгүй өдөр шөнөгүй ажилдаг миний хувьд бол бас нэг бас амрах оюун бодлоо чөлөөлөх бас боломж юм уу гэж харлаа. Тун аятайхан санагдаж байна. За энэ дээр хөөрхөн ийм бас нэг ийм хөөрхөн илгэмж байна. За энэ дээр бас тэгсэн байна. За 21,000 reality show нэвтрүүлэгт амжилттай оролцохыг хүсэж байна. Ананд тань байгалийн гаралтай шилдэг бүтээгдэхүүнээсээ илгээлээ. Nature Public гэсэн байна. За Republic гэсэн. Оо за энэ ч гэсэн нэр би ч одоо халуун наранд чинь өдөр шөнөгүй хүнсээ цуглуулад явхад бол нүүрний маскнууд бол эмэгтэй хүний хамгийн том чухал одоо зүйл байна. За энэ хөрхийн салфетик байна. За энэ мейкапын цэвэрлэгийн бүтээгдэхүүн байна. За энэ болохоор юу вэ? Спрей байна. За энэ нүүр угаагч байгаа юм байна. За энд одоо хөрхэн өнгийн маскнууд байна. Бас ингээ гадуур явж байхдаа би чинь байнгын бэлэг салах хүнд тараагаа явж идэг учраас өөрийнхөө хэрэглэнээс илүү гарсныг нь бол бас хүмүүст бэлгэж болох юм байна гэж би харлаа. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүнээр солихгүй л дээ. За энэ алттай ком байна. Энэ ямар хөөрхөн юм бэ? За энд ч одоо юу байна? За тонер байна, эмүүлсэн байна, нүдний тос байна. За аялын жижиг хэлбэртэй байна. За ингээд өдөр шөнийн бас тос байна. За энэ болохоор Ginseng Royal Silk гэсэн байна. Энэ хүн орхиодойтой байна. За торгомсог арьс болгоно л гэж юм. За энд ингээд хоолоо хийгээд мэдээж хамгийн чухал зүйл нөгөө хийсэн хоолоо таашаалтайгаар хүртэх хэрэгтэй. Тийм учраас гэрээсээ өөрийнхөө хэрэгэлдэг аян замд одоо авч явдаг юм модон идэлүүдээс хэсгийг авчирсан байгаа. За одоо ингээд Дархан хот руугаа орж худалдаа авалтаа хийн. Өнөөдөр хамгийн чухал худалдаа авалтуудыг хийх хэрэгтэй байлээ. 3-5 хоногийн хүнсээ одоо цуглуулж авна гэсэн үг. Мэргэжил бүхэн онцлогтой, сэтгэлтэй. Тэрнээс гадна ямар ч мэргэжлийн салбарт хүрвэж тэрийг өөрийнхөө ур чадварт ингэж хөрвүүлж амьдрна гэдэг чинь маш том одоо юу гэдэг амьдралын сургууль л та. За миний энэ 10 хоног одоо амьдрах мөнгө маань энэ картын дотор байгаа. За одоо тэгээд энэ картаас нандинг хайрлж худалдаа авалтуудаа хийндээ. За энэ нөгөө энэ Max Pro гэнэ тий. Энэ нөгөө шимт хижээл амьдын мөдөн юм уу? Хүн бүрийн өдөр тутмын заашгүй хэрэглэх амьдын бичтэй CPPP1. За жигтэйхэн мундаг шимт хижээлтэй. Тэгээ бараг энийг уугаад бол айгу юм шүү. За гоё чайнууд байгаа юм байна. За цай бол яг гоё матча бол гоё байна. За энэ самартай юм байна. Жинжер биш үү? Энэ жинжер матча. За ногоон цай бол угаасаа хүний дархлаа бас дэмжинэ. Жинжер бол дархлаа дэмжинэ. Гэхдээ мэдээж бас юу яаж байгаа юм чинь те. Энэ шингэн цайнууд бол уусан дээр баха. Тэгвэл айд хэрэгтэй, амьдрахад хэрэгтэй бүх юм биш. Ямар эзгүй арга дээр аваач хайцсан биш. Тийм ээ ямар тав сав суулгахгүй байшин гэргүү тавьсан бол хэцүүтэй. Тийм ээ. Тэгэхээр бас одоо энэ чинь ингээд бүх юм байгаа юм биш үү? Бидэтгэн байна. Хэрэглээний хаддаг шанаг, худдаг шүүг,
За буу цэвэл байж тань. Тэмээ дуртай одоо за энэ тосууг юм байна бас тий. Алтеро. За энэ өстө харж байгаа самараас гаргаж авдаг. Самрын тос. Наран цэг алмонтой тос юм байна. За энэтэй хэд хоног үерхэндээ энэ тостай. За одоо хүнсээ цуглуулнаа. 3 хоногт хэрэглэгт хүнсээ авна. Нэвтрүүлгийн 4 мясаар эхний өдрийн худалдан авалтаар 3-аас 5 хоног хэрэглэх хүнс авах ёстой. Харин энэ худалдан авалтад үнийн хязгаар тогтоогоогүй. Тогооч хүний нарийн ухаан эндэл гарах учиртай да. Үзэгч та байсан бол юу авах байсан бэ? Харин энэ том тэрэг цүнхэн дүүрдгэл байгаа да. За булууны яс одоо ямар үнэтэй? Үнэтэй байгаа юу? Ямар байгаа? Үнэтэй 100 муугаар байна. Ясны шүл буцалгаж хөлс гаргахаар шийдв. Дархны захаас асуусан анхны асуулт яс болж таарлаа. Хоньны шулааны яс нь үү? Бүр дан хоосон яс байгаа юу? Тий, яс аммаар байна. Махны үнийг бодоод чирэггүй. Одоо зүгээр л маш бага өртгөөр одоо бүх юм авна шүү дээ. За энэ одоо энэ ямар үнэтэй яснуудыг зүгээр өгд юм уу? Мянган төгрөгөө бүр хасаа яасан уу? Хоосон яс биш шүү дээ. Энд чинь хамгийн нүүж сайн яс шүү дээ. За тэгээ. Ой тэгэж ярихгүй л баггүй. Ойлгож байна. Гэхдээ ер нь тийм. Тэгтээ 1000 төгрөг өгөх юм байна те? 1000 төгрөгөөр авч байгаа юм уу? Тий. Ямар ясаа харъя. Одоо энэ ийм нөгөө нэг ийм одоо нөө юу илээ? Өвчүүний юм бүдэрхийн хоосон яснууд юм байна. За. Тий. Махамбус үнэгүй өгдөө. За баярлалаа. Оо юу хямдруулж юус аваагүй би хүний хэлсэн мөнгөөр авах чинь шүү. Энэ болохоор зүгээр нөгөө махны шулаанаас гарсан яс гэсэн үг. Энийг зүгээр хайдгүй. Яагаад гэвэл нөгөө махарж байгаа хүмүүсээ дагуулж өгдөг. Хүмүүс махыг үнэтэй авдаг учраас шүл гаргах зориулалтаар хүмүүс хэрэгцээг нь хангаж өгдөг гэсэн үг. Тэгэхээр зүгээр одоо энэ нэг ууд ясыг ерөнхийдөө 1000-аас 2000 төгрөгийн хооронд зардаг байхгүй юу? Яг мөнгөний өгнө гэдэг нь надад тэгж өгч байна. Ямар төгрөг өгдөг гэсэн үг. За баярлалаа. 21 мянган reality шоуны салхийг хоньны ясаар хах цоглоо. Тэрэгтэй цүнхэнд бараг л дүүрэх тийшээ хандлаа шүү. Энэ 1000 төгрөгийн баримтыг нэг чинь авчих уу? Баярлалаа. За. Дархны бурхан гэрээ өгөлтгөө. За дархан дэрсэн байна. Дархны худалдааны төв. Манайхаар бол наран тул дээр ирж байна. Сайн байна уу? Димжээрээ их хурд төвч байгаа шүү гэдэг талаар бодлоо шүү. Төгсөж шүү. За ер нь бол би ингэж байна. Өнөөдөр мэдээж ингэж штэ тий. Эхлээд ямар ч сан үнээс судлаа. Одоо жишээ нь ингээл одоо эндээс эхлэл ингээл тий энэ будаа ингээл байна л да. За би бол энэ сонгон монгон зэргийг бол би байгальтайгаа харьцна гэж бодож байна. За харин ахлагтайгаа ч ногоон авах гал ирж байна. Улаанбаатараас ч орой ирлээ. Би нэг 21000 төгрөгийн reality шоунд орж байгаа юм. Орцсон явж байна. Тэгээ одоо 21000 төгрөг дарханчууд намайг амьдруулах нь өгдгийг харна да. Та бүхэн минь. Амьдрах. Ер нь Улаанбаатаруудад арай гайгүй юм байна те. Тийм байна. Гурил асуугаал жоохон өөдөрлөө. За баярлалаа. Тэгээ хэдэн өдрөөр энэгээр эргэлдэх баха. Манайхаа намайг дэмжээрэй. Нэг юу орж байгаа. Нэг та бүхэн мэдэнтэй. Борооны дараа юу гардаг вүлээ? Аашт. Араас нь. Аашт задаг. Амар татаад онгодод. Шоуны ялагчид нэр дэвшигч мастер тогооч Миког дэмжээрэй. Ер нь бол Дэнжи мянган зах дээр өглөө өөрийн 4:30-аас хойш одоо махны ядалгаанаас ирээд тэгээд бол энэ ясыг бол махнаас нь ясыг садгаж шулдаг байгаа л да. За энэ шулааны яс бол ингэдэг. Нэг хоньны яс бол ойролцоогоор 4 кг 500-аас 6 кг болдог яс гардаг. За энэ яс бол дандаа ингээд өдөрт хэдэн мянгаараа энэ хоньны яс хаягддаг. Хаягдангуудаа хөрсний бохирдол үүсгдэг. Ер нь жилийн 4 улиралд бид нэр өдөр тутамдаа махан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа учраас энэ бүх одоо яснууд өдөр болгон хаягддаг. Ер нь бол энэ хоньны
шулааны яс гэдэг зүйл чинь өөрөө яг шим шүлтэй гаргаад ер нь ямар ч амьтны хамгийн тулгуур эрхтэн бол ясан дээр тогтдог. Хамгийн сайн кальцтай эрдэс бодис шим тэжээл алдахгүйгээр нөхөж болох одоо энэ бүтээгдэхүүн байхгүй юу. Гэвч бид нар энэ бүтээгдэхүүнийг бол бар, ресторан, хоолны газрууд бол нөгөө ажлаа хөнгөвчлөд ихэвчлэн шулсан махнууд авдаг, оролцоотойгоор авдаг. Тэгээ энэ яс нь хаягдаад үлддэг байхгүй юу. Тэнгүүд эндээс чи ямар гоё ясны шүл гарна гэж болж байна. Тэр нь хүүхдүүдээ энэ ясны шүлөөр чинь усанд оруулж, байранд оруулдаг. Ядаргаатай айлах маш олон төрлийн эмчилгээний бүтээгдэхүүнийг хийх боломжтой байхгүй юу. Сайн байна. Би 21,000 реалити шоунд орж байгаа. Дархан дэрж 10 хоногор болоод эхний өдөр маань одоо хүнсээ цуглуулаа явж байгаа. Нэг хил гурил авчих. Хоёрдугаар гурил. Нэгдүгээр гурил авчих. Гарамл зүх юм уу? За тэгээ. Дээр өөрсдөө нэг 400 гарам аа. 2300. 929 дөрөв. Яа баярлаа. Маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент этгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ивент этгэгч эрүүл аз жаргалтай гэр бүлийн хэрэглээ Maxi Pro. Ивент этгэгч бүх төрлийн найрлаганд төгс зохицох Altero. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хадгалт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэгжилж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Матча латте. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Нэвтрүүлгийн ивент этгэгч байгалийн эд шидийг таны гоо сайханд. Nature Republic. Нэвтрүүлгийн ерөнхий ивент этгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Өмнө нь бол өссөн байна. Миний гурил авч явах одоо үед чинь гурил чинь хэлний 1800 хавцаа эсний контент нэвтрүүлэг бэлдэж яхад тэрийг сайн санаж байна. Миний хувьд бол өнөөдрийн хувьд бол худалдаа авалтандаа бол сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл ямар ч одоо тий үнгүүгээр хаягдж идэг бүтээгдэхүүнийг бол мэдээж тий төлбөрөө төлөөд худалдагчийн хэлсэн үнийн дүнгээр төлбөрөө төлөөд авсан. За монголчуудын нийт ард түмний бол нийтлэг одоо үндэсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болсон. Гурилыг бас худалдаа авалт хийлээ. За мөн дээрээс нь зах зээлийн ханшаар нь яг авсан байгаа. За ингээд одоо өнөөдөр бол юу л бол юу юм шүү дээ. Одоо ямар хоол хийн гэж бодож байна. Янзын сайхан хуушуур хийж иднэ. Дархан аймгийн 100 гаруй мянган хүн амтай 3200 гаруй км квадрат газар нутагтай хөдөө аж ахуйн төв гэгддэг Сэлэн аймгийн төв хэсэгт байрладаг онцлогтой буюу төвийн бүсийн толгуур гэж яригддаг. Тэр ч утгаараа хүнсний өргөн хэрэглээний үн хямд байх боломжтой.
Мастер тогооч Мика маань энэ боломжоос ашиглаж чадах болов харцгаая. Яа. Ичмэнэ нохоны олохгүй. Хүний ол авах ч. Дайвар бүтээгдэхүүнд малын гаралтай хамгийн шинэ хичээлтэй мөн хамгийн хямд бүтээгдэхүүн худалдаалагддаг. Үүнийг манай үзэгчид ч хэлүүлдэггүй мэдэх үзье. Ахлах тогоочийн сонголт энд байгаа бол та. Толгой ямар үнэтэй юм бэ? 1500. За, ер нь бол би толгойгоор бол би 3 хоног, 4 хоног, 5 хоног амьдэрчин. Оны толгойгоор бол ганц толгойгоор. Ганц толгойгоор ёо мэдээж юу вэ штэ. Энэ хажууд нь бас гарч жижиг ногоо авна штэ. Гэтэ байгалийн шиг үрнэ. Энэ сайхан газар орно ч бас та мангар ингэр байна штэ. Зам дээр харлаа. Тэгэхээр би бол сонгон сервис гэдэг хайхгүй. Замаасаа орчихно. За тэгээд мэдээж хоньны толгой, хуухтай толгойгоо авъя. Яг ч бас 1500 надад болж байна. За одоо бэлэг тэмбэрлээ бол алийг авал дээр үү? Энэ сайхан Худалдаа үсний бос энэ байгаа мэн те. За ашиггүй. Юу л 1500 гэсэн те. 1000-аар авах гэж байхгүй гэсэн. 1500-аар л биш. Шудраг. Хямдруулаад өгчих худалдаачдын сэтгэл хөөрхөн шүү. Даанч дөрмөнд харш. За баярлалаа. За баярлалаа. За миний амьдралын гараа эхэллээ. Тэгээд угаасаа би багаас хоньд болж өссөө. Хамгийн сайхан. За баярлалаа манайхаа. Удахгүй болцээ. За баярлалаа. Авна. Ихтэй үхрийг авна. Одоо угаасаа би 10 энэгээр би 3 хоног. За баярлалаа манайхаа. За одоо нэг хүүхдүүд чинь тийм хоньны толгой идэх дургу болчиход байна шүү дээ. Хамгийн сайхан бол одоо энэ дэр би бол хүчүүдээ авна шүү дээ. За тэгэх юм бол хүчүүдэний чинь бас шимт хижээл бас ингээл тийм ээ. За ингээд одоо гоё хүнсний ногоонууд, бүдүүн ногоонууд авна. Одоо хамгийн түрүүнд бодогдож байгаа юм нөө. Эцгиаруу диородон дэвтэсээ эжин бораяа харагдаад байна. Ирэхэн бэрэж мана хэдсэн ээж танда очмоор байна гэдэг дуу санаанд орсон да. Одоо сайхан аягаа дүүргэн сайхан цайгаа уугаад сайхан хоолоо идэн дээ. Эхний өдөртөө ээжийн бор аягаа санаад эхэлчих үү дээ. Дахиад бидэнд 9 өдөр бий шүү. Надад бол нэгдүгээрт маш цэвэрхэн санагдлаа. Хоёрдугаарт бол бас их өнгөлөг юм байна. Ногоон байгууламж их сайтай санагдсан. За тэгээ дээрэс нь бас шив шин хотхнууд байна. Хүүхдүүдийн ч юм уу залуучуудын бас цагаа өнгөрүүлэх боломжтой олон газрууд зам дагуу харагдаж байна л та. Хүүхдийн парк байна. Одоо ингээд энэ талбай байна. Тэгээ түрүүн тэр нэг дүүжин гүүр байсан. Бас энд манай дунд ахын маань одоо бүтээл дарханд бол сүндэрлэн байдаг. Одоо энэ дархны морин хууртай хөшөө. Тэр хөшөөг хийсэн байдیں۔ Тийм учраас дархан хотыг болол надад бол бас гоё татан санагдаж байна л да. Энэгээр өнгөрөхөд миний ахын одоо барьсан баримл байдаг да гэж би дандаа боддیں۔ За энэ ингээд хилэн юм уу уутаар юм уу? Ингээд уутаар 1500. Уутаар 1500. Би болохоор нэг 21000 шоуд орж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо жоохон бүсээ чангалж амьдрна. Тэгэхээр би одоо тавлаад авч болох уу? Ингээд грамлаад. Тэ? Тэгээд идэх үү? Шилжин 300 төгрөг өгнө гэсэн үг. Тэгэхээр би хоёр ширхгийг авчих юм бол 600 төгрөг байхгүй юу? Мөн үү? Тэгээд авчих уу? За баярлалаа. Худалдаа өгсөн пос машин байгаа юу? За. Шгүй заамаа. 600 төгрөг. За. Баярлалаа. За ловон бол тэтгэдэг хүүхэд идэж хараагаа сайжруулна гэхээс одоо миний хараа сайжрах юу гэж байх вэ? Ловон бол тэтгэдэг иддэг. Сайхан хоньныхаа хиллээр нэг жаалахын жавчтай болж өгөө сайхан бууж игээд чинь. За ийм байгаа байхгүй юу? Сонгон. Яг нөгөө би урандаараа сонгон идэж 1000 төгрөгөөр бас авч дэлэхгүй шүү.
Энэ хэдийн 1000 юм уу? Энэ бол яг 1000 уу? Яг үнийг 1000. За би энийг авъя. За танд юу байгаа юу? Энийг түр байж байгаа маргааш ирж авна. За өнөөдөр би байгалаар явна. Энийг авчиж байгаа юм чи эн чинь надад зүгээр. За баярлалаа гэж. Удлаа үсийн банк юу пос байгаа юм байна те. Заашгүй. Ерөнхийдөө одоо би ингэж юм л та. Оны толгоолны үнэн тасаг болсон заяа. За тэнгууд би одоо энэ гоймонгоо яах чинь тэгэхээр дотроо хоёр шигтэй байна л да. Энэ гоймонгоо бол нэгэн сайхан гоё тосон шараад нэг шагшуурш ороод авчихна. Нэг хэсгийг нь бол гоё юу яа. Шилтэй олмолондоо хийгээд нэг хоол хийхэд энийг ястаа нэг давхгүйсэн даваар хоньны толгойтой лавшаа идэнэ. Одоо орол өсөхгүй байна. Юм гавчиж яхаа 1000 гэж. Шиг. Одоо тэгж гинтэхгүй аа. Хорогоо өгөөчултгаа харин шүү гэдэг шиг. Манай дархан хот ирээд за өнөөдөр анхныхаа худалдаа авалтыг хийлээ. 3-5 хоногийн хүнс. За мэдээж одоо давс бол танаас нь зөвшөөрсөн гэсэн. За би хоньны толгой авсан. Хоньны толгой 1500 төгрөг авлаа. За эрдис буюу улаан манжин те улаан лавн юу байлаа. 600 төгрөгөөр авлаа. Ингээ 2100 төгрөг. Сая гоймоо авлаа. Лавшааны гоймоо. Тэрийг 1000 төгрөг. Ингээд 3100 төгрөг өрцсөн байна. Би. За 3100 төгрөгөөр би ямар ч сан амнаа 5 бол мэдэхгүй. Гэхдээ ямар ч 3.5 бол цохоо. Ингээд дархан хотоос манай хоёр оролцогч 3-5 хоног хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнээ тунж амжилттай авчихлаа. Үүнээс цааш өдрүүдэд хамгийн багадаа 1000 төгрөгийн худалдан авалт хийх учиртай. Одоо харин гэрийн зүг Гүнж Resort руу. За одоо бол ялцгүй хоолунд идэх цаг болцсон байна. Тэгээд нилээ их явлаа. Энд ч одоо хүнсээ цуглуулах гэж 50 км яваад ирж байгаа шүү дээ. Одоо яг өнөөдөр л бүх асуудлыг шийдэн дээ. Гол хүнсээрээ одоо бэлтгэл ажиллаа сайн хангачинда. Тэгэх юм бол тэгэл болно. Йоо ийм өргөж дийлэхгүй гүнд юм авсан биш. Би яста маш зүү худалдаа авалт хийсэн ба шүү. Та нар би энийг дүүргэн гэж хэлсэн бидтэй дээр. За одоо ингэж гэртээ ороод хуцаа соличоод бас дээрэс нь одоо би юу яана юмаа оруулж тавьчаад нар буухаас өмнө ялс одоо энүүгээр байгаа сонгон хүмүүлийг түүн. Тийм тэгэхээр сонгон сарнисанд мөнгө өрөхгүй гэсэн үг. Байгальд ирсэн хүн байна хишиг хөтөж хачир нэмэн гэнэ. Хоолныхоо амтлагааныхаас хүмүүл сонгоныг түүж гинэ. Зэрлэг сонгон. Тэрэнд өрөх мөнгө алга. Билээхэн байгаль дээр ийм байж ах чи сайхан дараад тавьчих штэ. Янзын гоё тий. Янзын гоё сортой. Юу хойшуур миний өнөөдөр оройн хойшуурыг бол янзын гоё амталчихноо. Юу бүхэл төрлийн хоол амтлах штэ одоо. Ийм их. Одоо өглөө босоод бас гэгээтэй цайхан түүгээд бас дарчин. Тийм болцсон. Өнөөдрийн бол миний хоолны амтлаганд бол асуудалгүй. Одоо тэгэл яах вэ нөгөө Бээжинд чинь Ванфужингийн гудамж гэдэг. Тэнд чинь бол ерөөсөө хүр хорхоо морхоо зарцаа марцаа бүгднгийн шорлол тэгэл нөгөө стрит фуд юм чинь гудамжны хоол гээд байдаг аахгүй юу. Тэгээ одоо энэ хүр хорхоо тэр нэг өчшиг юмыг шорлцсон байдаг ш. Тэр чинь тэр чигээрээ айгүй өндөр нөгөө уурагтай аахгүй юу. За өнөөдрийн хоолнд болохоор би хуйшур болон за тэгээд болооны битүүшүүл хийж идэх гэж бодож байгаа. Тэгээд тамираа нөхгүй бол өглөөнөөс хойш мэдэг байгаа учраас тэгээд мөн дээрээс нь өөрийнхөө авчирсан одоо ясны одоо мөлжүүрүүдээр болохоор маргаашийн нөгөөдрийн хоолнуудынхаа бэлтгэцэг хийн. Тэгэж одоо ер нь бол ясны мөлжүүрийг бол шин дээр нь шууд салгаж аваад амтлаад хөлдөөл их гоё амт нь гарахгүй яг яснаасаа нөгөө мултарж байгаа учраас тийм технологи ажиллагаагаар хийх юм бол тун тохиромжтой байдаг. Хоошур хийн гэвүдээ манай шоуны түүхэнд хоошур хийгээд идчихдэг аавын хүү ээж охин байдаг юм байна. За өнөөдрийнхөө авсан хүнснүүдийг гаргаж ирнэ. 400 г гурил минь. За тэгээд улууны маань яс.
Яснууд байгаа. Миний хоол хийж байгаа зэмсгүүд бол 3 янз байна л да. Энгийн, тэрийн, нарийн гэсэн 3 янзаар гуруулаад явж байгаа машин дотор. Одоо энэ болохоор зүгээр яг энгийн яг байлдааны маягийн зэмсгүүдээр одоо ингээд бэлдээ явчихна. Амар. Ахлах тогооч тулаанд бэлэн болжээ. Энэ болохоор энэ утгаа. За зур. Өнөөдөр юу яана? Цаахан цоо винэ. Янзын цоо винэ. Өглөө айгуу гоё өглөөний цайгаа энэгээр гоё стүүжи тавина. Өглөө яац чанан надад битүү устгах байгаа те. Битүү чанагч байгаа. Тэгээ ер нь бас салаад хийгээд жиж болох юм байна. Энэ аваас ингээ харлаа. За тэгээд ер нь энэ байгалийн бас одоо хүн төрөлхтөн угаасаа те байгалийн баялагаас хүртэж амьддаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ байгалийн бас зэрлэг сонгон те хүмүүл нэгээр дүүрэн байна шүү дээ. Тэгэхээр би сонгонд мөнгө зарахгүй болчихж байгаа байхгүй юу? Би тэр альтернатив тосонд одоо би гомоо авсан шүү дээ. Тэгээ гомонгор цувихаар ерөөсөө нөгөө цардуудын дотор тэр чинь бас ингээд жоохон улам болчихдаг. Тэгэхээр би яаж гомонгор цув гэдгийг би харуулъя. Ер нь бол хийж байгаагүй. Тэгээ ер нь бол нөгөө тогоочны бурхан ухаан гэдэг шиг л. Гадар дээр яаж боловсруулах вэ гэдээ бодож байна л та би. 21,000 реалити шоу нэвтрүүлгийн нэрийг эх орны хишиг тарааж байсан мөнгөн дүнгээс сэдэвлэж байлаа. Тэгвэл өнөөдөр манай нэвтрүүлгийн оролцогчид байгалийн хишгээ хүртэж энэ нэвтрүүлэгт нэгэн түүхийг сануулсан байна. Угтаа бол 21,000 төгрөг байна уу? Хүмүүл таана байна уу? Ялгаагүй л байгалийн баялагаасаа хүртэж байгаа хэлбэр юм да. Онцлог нь манай нэвтрүүлгийн 2 оролцогч байгалийн хишиг буйнаа хамгийн зөвөр зарцуулах болно. Тэгээд энэ мүлжүүр чинь багддгүй мó аюу хөөрхөн юм болчтیں۔ Голлолтгүй юм чинь үе. Жоо хальстай л хэсгнүүд таарч. Төрөний хайрцагын дэс мүлжүүрийг авцсан бол шигтэн нэр. Тэр чи хаях гэжсэн юм биш үү? Худалдан авсан хідэн ясаа эргүүлж тойруулан мүлжил суун. Хайрцагтай ясан сэтгэл нь хорогдоод харамсан сухагаа нуусангүй. Шимт ижиллийнхээ тал дээр бол энийг эндээс би одоо шүл гаргасан шүлөөрөө хоолнуудаа хийн штэ. Тэгэхээр тамир бол алдахгүй. Тэгэхээр бас алсаа утсан ч гэсэн зүгээр л те. Хаях гэжсэн яснаас чинь одоо алданг дээр нь ажиллаж штэ би наа чи. Тэгэхээр чи нэлээд ажилтаа энэ мүлжихгүй л бац. Тэгээ хамгийн гол нь энэ том малын ясны нэг давуу тал нь болохоор нөгөө энэ өөхлөг хэлбэрүүд нь маш гоё юм нөгөө чөмөг шиг амттай байдаг. Жохон хальс ихтэй гарч ийн. Гэхдээ бол хангалттай миний хоол нь. Одоо жишээлх юм бол энэ зөвхөн одоо ингээд мүлжчихсэн байгаа яс шүү дээ. Эндээс дахиад ийм өөх гарна. Ийм. За ингээд ерөнхийдөө бол Монголын ард түмэн миний яаж хэрхэн бага мөнгөөр олон хүнийг хооллох вэ гэдэг контентуудыг бол бүгдээрээ мэднэ л дээ. Сая одоо өнгөрсөн жилийн намар би төрсөн өдрийнхөө өмнө яг одоо жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 3333 төгрөгөөр 5 ам бүлтэй айлын өдрийн 3 өөр төрлийн хоолыг хийсэн. Нийтдээ 15 порц гэсэн үг. 15 порцтой жишээлх юм бол хуйшуурн гэхэд нэг хүнд 5 ширхэг хуйшуур таарсан. Тэрийг бүр нарийн детальчлаа одоо та бүхэн маань дахиад тэр контентийг нөхөж үзээд солонгоо аашт ясыг бол угаасаа амилуулж хэрэглэнэ гэдгийг бол мэдчихэв. Та бүхэнд маань энэ одоо өнөөдрийн маань хийсэн контент маань за нэгийг бодогдуулж хоёрыг тунгаах хаа гэдэг итгэлтэй байна. За өнөөдөр би 5 ам бүлтэй айлын өглөө өдөр оройн за бүх хоолыг за энэ 3333 төгрөнд багтаахаар болсон байгаа. За 21,000 реалити шоу нэвтрүүлгийн оролцогч Солонгон аашт Ананда яг 1 жилийн өмнө ингэж хоол хийж байжээ. 3333 төгрөгөөр 5 ам бүлтэй айлын 3 удаагийн буюу 15 порц хоолыг гаргаж байж шүү. Ингээд харвал түүнд 21,000 шоунд оролцох туршлага ариун байгаа бол та. Өнөөдөр хуушур хийн гэсэн зүгээр ч нэг гарчихсан үг биш болол та. Оройн хоолндоо 372 төгрөгөөр одоо ингээд битүүшүүл хийлээ. 372 төгрөг штэ. Юу бодож байна? Бүр асар их бодож байна. Амжилттай хүн байхаас илүү үн цэнтэй хүн болохыг зорь. Альберт Эйнштейн.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хэлбэр хоригдлалтай Lady Card худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгалийн эд шидийг таны гоо сайханд Nature Republic. May thy knife chip and shatter. Бада. сайн байна уу? UB комедигийн Батаа мөн үү? Тийм ээ, Батаа. Та сайн байна уу? Худалдаа хөгжлийн банкны маркетингаас ирж байгаа маа. Танд хамтран ажиллах санал тавих гээд. Сайн байна уу? Хамтран ажиллах боломжтой. Та манай Einstein картны хэрэглэгч болгосон санал тавьж байгаа маа. Би ч Einstein карт хэрэглэгчтэй. Манай Einstein картны кэшбэкийн сурчлагын тоглох боломжтой байгаа. Манайхаар таныг тоглох саналтай байгаа. Тоглоно. Та өнөөдөр ирэх боломж байгаа юу? Танилцсаа байгаа лу? Өнөөдрөө Гадаа чи ирсэн байна. Заалхаа байна. Та Einstein картаараа Amazon, Netflix, Spotify, Steam болон Taobao сайтуудаас худалдаа авалтыг тутам 10% кэшбэктэй. 10%. Мэ буцаагаад 10% ав. Энэ бол Einstein карт. Болчихно. Загтээ. Орчин үед агаарын бохирдол бидний өдөр тутмын баталгаагүй хүнс, эмийн зохицгүй хэрэглэнээс болж хүний дархлаас суларч өвчин эмгээг үүсдэг. Maxi Pro стресс, ядаргаа, нойргүйдэл, амьсгалын замын өвчлөл, вирусын гаралтай ханиа томооны үед дархлааг дэмжинэ. Харшил маршил ерөөсө бид нар мартсан байна. 4 жилийн хугацаанд ханаад шуухнаач бас баг зэргийн хүрдэг гэхдээ антибиотик бол октоос хэрэглэхээ болсон. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Гой хамгийн гоё. 99% цэвэр алт. Ганцхан шөнийн дотор арьсыг гэрэлтүүлнэ. Таны арьсанд өөрчлөлтийг мэдрүүлнэ. Зөвхөн танд зориулсан дээд зэрэглэлийн орц найрлага, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Ginseng Royal Silk. Байгалийн эд шидийг таны гоо сайханд Nature Republic. Дархлаа дэмжиж зүрхийг тань дулаацуулна. Ginger latte. Ивент тэтгэгч дархлаа дэмжиж зүрх дулаацуулна. Ginger latte. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл аз жаргалтай гэр бүлийн хэрэглээ Maxi Pro. За миний толгой бол ингээд бэлэн болсон. Сайхан уугалчлаа. Одоо ороо сайхан угаана. Тэгээд мэдээж одоо энийг бас чамд дулааны босрол тийм үү. Тэрнээс өнө бас амтлах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр яах вэ гэхээр энэ эргэн тойрон байгалийн баялаг байна. Энэгээр сайхан хүмүүл зэрлэг сонгоно ургаж байна. Тэгэхээр би өнөөдөр ягаад сонгоно аваагүй гэхээр зэрэг мэдээж энэ байгалийн баялагтайгаа харьцаж утсан. Ер нь бол дүрэн дээр тийм байхгүйсэн мэт. Би дүрэн тийм байгалийн угаасаа хүн төрлөختөн байгалийн бүтээл байгальтайгаа байнга харьцдаг. Тийм учраас би одоо байгалийн шиг мэдээж хэрэглэнэ. Би ч өөрөө дэлхийтэйгээ ойрхон газар ээжтэйгээ ойрхон явдаг хүн. Тэгэхээр бас тий газартайгаа ойрхон явдаг хүн гэдэг шиг түрүү игүүр бүр жагсцсан байсан шүү дээ. Намаа ирсэн чи түүч үү? Өөрсдөөс түүч үү? Үндсээр нахгүй. Эргээд урах гэдэг утгаар нь бас тийм ээ. Ингээд бас авчи. Янз юм ирж шүү. Энэгээр бүр гоё юм хараа. Ингээд ийм налцсан байгаа чинь ингээд бөөнөр ингэж ургадаг байхгүй юу? Энэ хараа. Байгалийн хишгээ хүртэж байх зурт түүнд ийм мэрэгэн санаа төржээ. Одоо энэ ч ороо сайхан угаач штэ. Тэгээ би бас нэг мэрэгэн санаа төрчлөө. Оролцогч минь сонсчихгүй байгаа. Би энийг юу яа? Маргааш өглөөс ахиуган түгээд даршилж. Давсан дарч. Гоё юм. Тий. Амар гоё шүү. Тэмүүтэ би давсны хэрэглээ хоол ихдээ давс ихгүй энэгээр л болгоно. Би маргааш энийг тосн дарна. Тосоогоо шүү дээ. Энийг одоо ахиуган шиг түгээд жижиглээд нөгөө манай ивент чинь тосоогоо. Тэр тосон дараа игээд дарчна. Тэгээ тосоо юу юм тоорно. Гоё.
ингээд өөс тулгаад явна гэж түүсэн ч зүдсэн ч гүгдэг шиг энэ хараа. Өстө гоё нэрч. Энэ бүр хараа ингээд дүүрэн биш. Яг манай миний байрны хажууд дүүрэн байсан биш үү? Энийг ингээд нэг галын бурхан цаанаас хараад байгаа. Баярлаа. Аяр би бодож чинь хоолныхоо дээжээс аяр хоолоо болгоод хоолны дээжээс би хангаад л хэд өргөн. За энд магадгүй нохоо байдаг болов. Мэдээж тэр амьтан би бас нэг амьтны нэг төр гэдэг шиг хоёр үлдээ хоохондоо гэдэг шиг. Тийм амьтны гараа шүү дээ. Арай л хоёр үлдээр явдаг. Оюун бодолтой. Тийм учраас ер нь бол би тэгж бодлоо. Амьтаа хоолно. Мэдээж бас давхар 21 мянгаар өөрөөгөө биш өрөөлийг бас хоолдог гэдгийг харуулах таахгүй. Амар гүн ухааны мэрч үг. Түүний философи бусдаас авах биш, бусдад өгөх. Өөрт байгаа зүйлээ өчүүхэн баг гэж гололгүй, байгаадаа сэтгэл хангалуун байж, бусдыг инэрч хайрлах сэтгэлийг төрүүлж байлаа. Тогооч хүний бурхан ухааныг үнээс л харж болохоор байна да. Галын бурхан, урлагийн энжинлэн бурхан түүнийг ивэх болтугай. Жил хагасны өмнө 40 мянган төгрөгөөр одоо хавдар судал дээр хорт хавдрын туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс шимт хижээлийн нөхөхөөр баг 40 хүнийг шүл 2 дугаар одоо стүүжин тэгээд хийцтэй цай ингээ нийтдээ 120 порц гэсэн үг. Тэгээд дээр нь талхаа бариад тэгэхээр бүр 160 порц авахгүй юу? 40 мянгаар ирсэн. Сая одоо өнгөрсөн жилийн контент дээр 3333 төгрөгөөр 5 ам бүлтэй айлын өдрийн 3 хоолыг за жишээлх юм бол хуйшуурн гэхэд 25 ширхэг хуйшуур гарч байгаа байхгүй. Тэгэхээр бол надад бол энэ ясыг амьдлуулж хэрглэж одоо хийн гэдэг бол миний угаасаа ингээд оюун санаанд суудсан зүйл учраас яаж л бол яаж амьдлуулна гэсэн үг. Одоо энэ махаараа би 10 ширхэг хуйшуур тэгээд 30 ширхэг баян шийж хөлдөөж тавина. Мэдээж 5 ширхэг хуйшуурын нийтэн тэгээд шүлнөөсөө гарсан одоо энэ одоо ясны шүлвэ шүү дээ. Одоо энэ бод малын шүлөөрөө болохоро битүү шүүл хийж уугаад тамираад тэтгээд өглөө бол зүгээр сэмби босоод ирнэ. Тэгээд дээрэс нь надад өглөө идэх 5 уушраа хөлдөө чинь тэрийг ид чинь өдрийн хоолндоо бол би баншаа шараад аваа явчихна. Тэгээд худалдаа авалтаа энэ өнөөдөр шиг ингэж үлэн зэлэн байхгүй тул би одоо бүх зүйлийг одоо хуваарлттайгаар хийн гэсэн үг. Хүн болвол харанхуй юмд орох би дургуултэй. Альва зүйлийг бол маш сайн тооцоолж чадчихж юм хийх хэрэгтэй, бас ярих хэрэгтэй, бас хэрэгжүүлэх шаардлагатай. Би бол нэг их яриад идэггүй. Зүгээр үйлдэлээр харуулдаг. Энэ гурилыг одоо жишээлх юм бол усаар зуурахад 400 г гурилын яг ингээд хуйшуур баншны маханд тааруулаад зуурлаа гэхэд ойролцоогоор яг бэлэн бэлтгэсэн 560 г орчим болох хэрэгтэй. Тийм учраас надад одоо бол яг шаардлагатай нь бол 400 г зуурсан бэлэн гурил шаардлагатай. Тэхийн тулд надад одоо энэ 250 г нутаг гурилаа би ашиглана гэсэн үг. За энэ яг 263 г байна. Энд одоо надаа 140 г гурил үлдчихэж байгаа. Энэ миний дараагийн 2 удаагийн хоол нь 3 ч юм аа. Энийг хадгалчихна. За одоо энэ ардаа 200 за 164 г яг 260. 21 мянган реалити шоунд оролцогчид альва зүйлсийг 7 хэмжиж нэг огтдог. Гэхдээ зарим нь туршлагагүйдэж нэг хэмжиж 7 огтолж байсан тохиолдолч бий. Харин энэ удаагийн оролцогч Солонгон арт бүсгийн өмнө хийж хэрэгжүүлж байсан сэтэл санаанууд манай шоунд оролцоход нь том туршлага болж байна. Магадгүй тэр манай шоу нэвтрүүлэгт оролцохдоо хизээ ямар худалдан авалт хийх, хэд дэх өдрөө ямар хоол хийхээ хүртэл зургалчихсан байгаа болтойдог шүү. Ямар дайч өнөөдөр бол хуушуурны өдрөө. За одоо мэдээж толгой болцсон. За тэгээд би сая байгалийнхаа баялгийг түүцэн. Тэгэхээр өнөөдөр мэдээж нэвтрүүлгийн давсыг бол харамгүй гэж болно гэсэн шүү дээ, тий. Тэгээд давсны талаар бас дараа нь бас та нартай бас мэддэг боловсрол өгч болно. Энэгээр сайхан үрээд одоо угаан. Тэгтээ бас юм хямгтай байх хэвээр. Би ч нэг юу бизнес хийдэг хүн чинь бас тийм шүү дээ, тий. Бүх юм хямгах гэдэг. Одоо нэг сүүлийн бацаан чинь баяа юу өгчил зайсан дээр дэрдэг юм шиг ингээл
ураал хаяад байхгүй. Би наадах чи угаатай цаас шүү мэй дөө. Би нэг удаа хэрэглээ биш шүү. Наа чи нилээд удаа хэрэглэж шүү гэж ярьдаг байхгүй. Монголд бизнес эрхлэх нь 7 биш, 8 биш, 70 хэмжиж байж нэг огтлох нарийн ухаан шаардна. Ахлах тогооч маань энэ нарийн ухаанаа энэ шоундаас гаргадаг юм шүү. Ер нь бол боломжоор л угаалаа л да. Ер нь бол цаасаар үрлээ. Тэгээд сайхан уулнууд сайхан төмөртэй байсан бол сайхан угаачвалаа. Тэгээд мэдээж одоо 21,000 шүү дээ. Ова. Би толгоо 2 болсон. Мэдээж 90 хил 2-оо чанаад, цавны хэмжээгээр чанаад дараагийн өдөр нь би толгоо 2 хуваамаар. Тэгээд ингээ бодоход зэрэг дор хаяж 3 өдөр бол хангалттай олж болоо гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр би зөвхөн доод ирүүнийхээ хэсгээр л хоолж. Энэ бол хангалттай шүү. Би бол тансаг идэх нэгвэр. Дайвар өтгөд хүүхдүүд иддгүү тийм үү? Тэ? Тэгэхээр энэний одоо нэг энэ хуухны амт одоо энэ эвгөө зарим хүүхдүүд хит мэдрэмтгий одоо сүүлийн хүүхдүүд чинь болцлоо шүү дээ. Тэгэхээр энэ одоо баабал одоо бөмбөлөгтэй усаар энэний бас амтыг дарж болно. Яг үндэ бол. Тий. Тэгэхээр яг өмнө нь бол яг энийг одоо нэг одоо яг чамд шахаас өмнө 20-30 мянган энэ баабал одоо усан дотор бөмбөлөгтэй усан дотор бас 30 мянга саагаад чанж болно. Тэгэх юм бол одоо нөгөө хүүхдүүдийн нөгөө тийм нэг юм хит мэдрэмтгий хүүхдүүд одоо тэр нөгөө ихүү үнэрийн амтыг дарах, хит одоо нөгөө галын амтыг дарах энэ дэр бол маш хэрэгтэй байгаа. За одоо би бол яг өөрөө нөгөө танил амт учраас би бол энийг бол гоё усаар энд гэхдээ би цэвэр усаар хийнэ гэж бодож байгаа. За Vitapet компани та цэвэр усаар. За яагаад ингэж ийм нөхөр одоо мэдээж аливаа хоол хүнсний бүтээгдэхүүн бол хамгийн гол чухал бүтээгдэхүүн бол ус байдаг. Одоо энийг чамжаах учраас би одоо энэ үлдсэн одоо энэ хүмүүлээрээ тосонд нь хийчихэд энэ тосонд дараа тавьчих гэж бодож байгаа. Тусан амтлаад. Мэдээж тос маань болохоор одоо ингээд Altero гэдэг ийм тос байна. Самрын тос байна тийм үү? За манайхан монголчууд ер нь хөвчнө оливын тос мөн сайн гэдэг боловч ер нь тодорхой хэмжээний самрын тос бол нөгөө өндөр температурт шатдаг учраас одоо тодорхой хэмжээнд бид нар ч ер нь хөвчнө шарсан уурсан бүрэн болгосон мэддэг учраас энэ тос бол мэдээж бол бидэрт хэрэгтэй. Бидэрт илүү ойр дотн байх болов гэж байна. Айлманд уу одоо ухаантай юу самар гэдэг чинь тийм. Тэгэхээр самрын тосоо хэрэглээрэй л гэж байгаа та бүхэндээ. За ингээд байгалийнхаа ишгийг анхны худалдаа авттайгаа хамт ингээд маргаашийнхаа өглөөний хоолыг бэлтгэхээр за ингээд сайхан таглаад дөрвөн бус төслөө хийгээд яг өнөөдөр бол бүтэн энэ дэрэг бүгдийг хийчихсэн чинь хоньны хотлог бүгдийг хийчих гэж бодсон чинь сав минь жоохон багтлаа. За тэгэхээр тэр бол шантаршгүй. Жоохон хангаатай газар учраас говийн хүмүүлийг бодвол бас юу юм байна. Жоохон багтаа тэр юм шиг санагдаж байна миний хувьд болохоор. Манай ивэнтч Altero тосоо одоо би тэр нэг хоол хийхэд тосыг шууд хэрэглэх биш. Тосоо амтлаад хэрэглүүл илүү чанартай байдаг. Тийм учраас одоо нэг байгалийн бүтээгдэхүүн тийм хүмүүлээрээ талын одоо бүтээгдэхүүн дээрсэн талын одоо тосоо амтлаад маргааш одоо хоол хийгээд бас шууд амар. За одоо махан амтлнаа. За энэ одоо хэр ордог давс юм байна. Ямар ч байсан нэг чих давс ихтэйгээр яах вэ? Гэхдээ нэг тааруулсгээд. Манайхан бол ингээд сонгон саримсаа хэрччээд давсаа хийгээд шүлэнд нь жоохон ингээд шүл хийгээд дардыг. За өнөөдөр болохоор хуушуураа. За энэ Altero гэдэг энэ урамлын тосороо хайрнаа. Баярлалаа шүү. Энд бас мөнгө зарах гэж бас. Гэтэ би тосыг ургуулчих лээсэн л та. Миний нэг брэнд чимхэлтэй дээ. Одоо тэрийг та нартаа харуулъя. Одоо намайг одоо яаж ийм урт хумстай юм хийдэм гэдэг. Айгуу амар байдаг байхгүй юу? Энд ч одоо нөгөө нэг хатуу ногоо одоо миний хөдөлмөрийн баг зэвсэг болчихж байгаа шүү. За ингээд хуушураа дараад өгнө. Хамсрын. За хийгээ гаргалаа. Хийгээ гаргаад ингээд арангуутаа ирмгийн гоё ирмгийн гоё бичэн шиг шаржигнаад ирдэг.
Йоо зүгээрстэй. Юмтай үе шиг махцахаа чигч байгаа үстэй та нар харж гин үү? Хөдөлмөрлж олсон, цаг хугацаа зарцуулж олсон үн цэнтэй махан минь. Солонгон аашны брэнд чимхэлтийг үзэгч та туршин гэдэгт итгэлтэй байна. Ингээд тэр хэлсэндээ хүрч 21,000 реалити шоу нэвтрүүлгийн хуушурыг хийж үзүүллээ. Энэ үнэхээр л боломжтой байж. Энэ матча латте гэдэг энийг нэг уугаа тий. Ууж болно гэсэн. За. Матча. Өнөр нь гоё юм байна. Энд чинь бас үеиг байх магадaltaй юм биш үү? Хойшууртай гам. За одоо хойшуураа шарнаа. Матча латте гэж шүү. Одоо удахгүй нээлттэй хийх гэж байгаа энэ солонгон ааштай уйдсаж ор гэд миний 8 цуврал ном байгаа. Зөвхөн миний жороор хийгдэж байгаа. Тэрэн дээр нэг ном дээр л гэхэд 45-аас 50 бол байгаа штэ. Сайхан царайдлаг хуушур болж байна. За мочо цагаа угаад хуушураа идээд жоохон тамир орж игэл банш маш хийдөө. Оо миний энэ хуушурны өнгөцөс хүмүүс гэж нэг. Оо чамаа. За ямар ч үсэн энэ шүл гаргахад нэлээд хугацаа ордог болохоор пледгэн дээр ямар ч үсэн тавьчих. Хэрэг үзэгч та манай шоунд орсон бол 21,000 төгрөгөөр юу худалдан авах байсан бол ер нь өнөөдрийн Монголын амьдралд 21,000 төгрөг хэрэг мөнгө вэ? Нэвтрүүлгийн ихэнд энэ хэмжээний мөнгөний зах зээлийн үнцнийг харуулсан. Энэ бол бага мөнгө. Тэгвэл зах зээлийн үнцэн дээр хүний сэтгэл, оюун бодол нэмэгдэж нэрэгдээд 21,000 реалити шоунд оролцохдоо хуушуурч хайрч болдог байх нь. Харин энэ удаад 21,000 төгрөг их мөнгө болж хувирлаа. За ингээд нэг гоё юм аа бас ингээд тодорхой хэмжээнд ингээд нэг гут бүх юм Natural Republic тий 21,000 төгрөг гэж цэмэг доогтой менежер болгоод ингээд тавьчихсан байна. Танд 20,000 реалити шоу нэвтрүүлэгт амжилттай орцохыг хүсэж баярлалаа. Амжилттай орохыг хүсэж байгалийн гаралтай шилдэг бүтээх илгээж байна гэж. За баярлалаа. Тэгээд ингээ харсан чинь ерөөсөө миний хувьд тоогооч юм учраас ингээд яг жимсдүү тавьчих юм шиг ингээд аваад идчмээр юм санагдсан. Гэтэл би энийг ходоод руу хийдэг болохоос нүүрэн дээр дөрхөн гэж зүүдж яваагүй байхгүй юу? Хамгийн гол нь. За одоо яадаг юм бол би одоо тэгээд гайхчлаа. Энэ алой бол угаасаа ойлгомжтой 100 нас цэцэг тийм одоо монголоор бол 100 нас. За энэ бол угаасаа хүний биед хэрэгтэй одоо шарах сорив одоо янз бүрийн одоо ходоод гэсэн бүхэл төрлийн одоо шимт хийжээд юм шүү дээ. Тэгэхээр энийг одоо гоо сайхандаа би өнөөдөр хэрэглэх юм байна. За энийг бол гоё сайт руу угааж халган дээр хөөсүүлээд нүрээ гоё цэвэрчүүд чийгчүүлэх юм байна. За тэгээд Монголын одоо эрс тэрс уур амьсгалтай оронд өсөд төрсний хувьд тэгээд одоо анх удаага бас ийм гоо сайхны бүтээгдэхүүн яг миний хувьд шүү. Яг үнэн шүү. Бидээ ч ийм хэрэгж үзээгүй. Миний зөвхөн хууч миний баг үед бол сарнаа савн гэж байсан. Сарнаа савнгоор нүрээ угаадаг байсан. Усны доор нь тэгээд ер нь нүрээ савн зугаах маяг л юм явдаг байсан болохоор за ийм сайхан бүтээгдэхүүн байсан одоо манай ивент компанида баярлалаа. Тэгээд ирчүүдээ бид ч юм бас гоо сайхандаа анхаарах хэрэгтэй байт юм байна гэдгийг бас та бүхэндээ энэ нэвтрүүлгийн одоо ашиг тусыг хүртээдэг гэх юм уу одоо юу гэдэг нь те баярсан сэтгэлээрээ бас та бүхэнд бид нар бас ирчүүд нөө эрүүжүүлэхээс өөр юм байхгүй гэдэг бас гоо сайхны бүтээгдэхүүн байдгийн байж тээ бас ирчүүд минь та бүхэн бас энэ сайхан бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаараа гэж хүсье. Макс Про за энэ одоо энэ дандаа ашигтай бактери юм байна те. Оба энэ ч юусэн анзаараагүйсэн чинь юусэн банан өмсдөг шууд. Та байгаа зүйлдээ талархах тусам байгаагаасаа илүү их юмыг авна. Та байхгүй зүйлсээ анзаарах тусам танд бүхий л зүйл хангалтгүй санагдана. Oprah Winfrey. Миний одоо байгалаас түүсэн зэрлэг саминыхоо амтыг үзэх гээд байна. За манай хуушурны чимхэл таалагдсан уу манайхаа маш амархан байгаад сураад аваарэ. Тэгээ ийм бас харахгүйгээр царайлаг хуушур болдог шүү. Энэ нэг хүний өндгөнд маш олон нэг одоо цэгүүд мэдрэлийн цэгүүд байдаг. Тэгээ энэ нэг гарын эрчмийг ингэж
хийх уу дарж өндгөр хэмж барина гэдэг бас нойр хүрдэг. Тэгээс ингэж ихээ түүнэх хэрэгтэй. Ёо. Би бараг өөртөө уламжлалт дэмжлэгээ хийчихвээ яа. Үгээр хэлж үзгээр бичимгүй нүдээр харж гараар барьж байж л мэдрэх энэ амтыг таач хэлсэн гэртээ хийгээд идэх боломжтой. Маргааш хайртай гэр бүлтэйгээ за ер нь ганцаараа байсан ч хоошор хийж идэрэй гэж зөвлөе. Бүхэл бүтэн хоолны үнийг та нар ингэж үлсгэх тахтах. Бомаа минь гэдэг дээр. Би юм ярьж чадахгүй тийм. Зүгээр л ажиллаж чадахгүй юм. Амт нь үнээр бүр үг дуурах аргагүй амттай байна. Харин энэ хэсэгт эрхэм үзэгч таны хоолны дуршлыг шөнө оройн цагаар хүргэж байгаадаа хүлцэл өч хэрэгтэй байх. Чансан толгойн шүл хөлс урсгаж, зөөлөрсөн махан аманд ороод хайлах тэр мэдрэмж. Байгалийн хишиг хүмүүл хайсныг хэлэх үү. Хоолны үнэр хамар цоргино. Энэ бол түүний хэлдгээр хоол бол хайр юм. Nature Public-ийн өдөр нөгөө өгсөн шүү дээ. Тэгээд нүүр угаагч савнгаар нь одоо нүүр угаагч чинь би ер нь бол нүрэл сайн угаачаад ер нь болдیں۔ Дөө. Иймэрхүү савнууд аягүй сайн хөөсөрдөг. Нэлээд сайн хөөсөрдөг савн юм. Зөөлхөн бүтцтэй савн байна. Ингээд таталцаад ингээд хатуу мэдрэмж төрүүлэхгүй шүү. Зүгээр савн байна. Алойч угаасаа би арьс чигшүүлэх үйлчлэл хийдэг л дээ. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр худалдаа хөгжлийн банк ажиллаж, хоёр оролцогчийн минь хэрэглээд илүү ухаалаг хялбар болгоход тус болж байна. Мөн манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр гоо сайхны бүтээгдэхүүний Nature Republic-ийн хамт олон ажиллаж, ахлах тогооч Мика болон Солонгон аашд Андагийн гоо сайханд энэ 10 хоногийн турш анхаарал хандуулна. Мөн цэвэршүүлж үнэргүйжүүлсэн Altiero наран цэцгийн тост, биеийн дархлаа, эрүүл мэндийг зэрэг дэмжих матча латте болон жинжер латте, нэг савнда 700 тэрбум ашигтай бактери агуулах Maxi Pro Probiotic манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байна. Манай шоуны ивент тэтгэгчдийн бүтээгдэхүүнүүд хоёр оролцогчийн маань 10 хоногийн амьдралыг илүү амар хялбар, ая тухтай байлгана гэдэгт итгэж байна. Бидний уран бүтээлийг дэмжин ажилладаг бүх ивент тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудаа талархал илэрхийлье. За энэ бас хөөрхөн ийм алойтой энэ ийм таднууд уруула нүдээр арчдаг. Уруул нүдийг бас энэ чигшүүлэгчтэй байна. Уруул нүдний арьстай хамгийн одоо зөөлөн нингэн арьс байгаа шүү дээ. Би нүдээ буддаггүй болохоор уруулаад арчиж дөө. Тэгээд араас нь нүүрэндээ маска тавиад шуухан унтах минь. Ер нь унтуулах юм уу? Унтуулах юм уу? Тэг яах юм бол өнөөдрийг хизээч мартахгүй. Хизээч шүү. Хуушурынхаа амтыг мартахгүй. Сонгоныхоо амтыг мартахгүй. Тэгэл үлснөө мартахгүй. Тасралтгүй одоо би аагуудаа хүнсээ цуглуулах гэж нэрээ 50 км өдөрт явж үзлээ. Бас юу намайг та нарт завсраар нь гоё ажиллаа хийгээд амраар гэсэн ямар ч завдлаа авахгүй юм чинь өглөөнөөс авахгүйсаад орой хүртэл одоо ингээ оронд оруулчихаас би одоо шүн босож ирж ил одоо 3 хуушураа шүлнөөсөө ажил их байна оо. Шүл бацалж байгаа 4 цагийн дараа салгана. Одоо зөөлөн гал дээр болгоно. За ингээд би унтъя. Гэвчээд 15 минутын дараа маска авчаад одоо орондоо орчих уу? За. Та нар оронд оруулах юм уу? Хүн юу харж байгаагаа биш, юу хүсэж байгаагаа энэ орчлонгоос авдаг мэт. Хүссэн зүйлийн таны хэмжээ, таны бэлдсэн самнаас хамаардгийг өнөөдрийн дугаар үзэгч танд харуулсан гэдэгт итгэж байна. Хамгийн гол үнц нь өнгө мөнгөн дүү. Эсвэл
сэтгэл зүрхэн дүү гэдгийг үзэгч та ахин нэг бодоод үзээрэй. 21,000 реалити шоу нэвтрүүлэг үзэгч танд энэ үн цэнийг мэдрүүлэхийг хичээсээр ирсэн билээ. Цаашид ч энэ л зорилготой маргааштай залгах болно. Манай нэвтрүүлгийн тэргуун дугаар энэ цаг чаргаж байна. Маргааш энэ цагтаа иргэн уулзъя. Түр баяртай үзэгчтэй. Тэгээд 600 төгрөгөөр гурил авлаа. 400 төгрөгөөр одоо эсгэж авлаа. Яма. Бити яваачтээ. Хэцүү байна. Бас жүжиглүүлэн, дуулуулан, бүжиглүүлэн, юм заруулна. Бүхрийн ясны шүлтэй, шарсан төмөстэй пробиотиктэй шүл хийлээ. Чөмөг идэж тий. Тэгсэн ирнэ араас нь нэг гоё юм эсэглэн одоо айрыг тагнаад амтагддаг ш. Тэр хоёрын хоршил.